Мэдээ үргэлжилж байна. Оюу толгой уурхай 2025 оны 1-р улиралд 65215 тонн баяжмалдах зэс 61215 унц баяжмалдах алт үйлдвэрлэжээ. Оюу толгой уурхайн баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийг энэ оны төгсгөлд ашиглалтанд оруулахар төлөвлөсөн байна. Ингэснээр дээрх олбортлолт болоод боловсруулалтын хэмжээ нэмэгдэх боломж бүрдэх юм байна. Үзэгчдээ энэ төвийн сурвалжлах баг оюутлахын гүний уурхайгаас буюу газрын гадаргаас 1300 орчим метрийн гүнээс тавхан мэдээлэл бэлтгэн өргөж байна. Тэгэхээр энд бол одоо маш халуун 30 орчим градусын халуунтай байгаа нь бол мэдрэгдэж байна. Маш бөхчөн байна. За гүнд ажиллахдаа ажилчид бол зориултын каск болоод нүдний шил за аврах одоо багийг мөн бидээ заавалчгүй одоо авсан байх шаардлагатай. За гүний уурхай бол илүү уурхайтай харьцуулах юм бол эрдэсийн агуулгамж илүү өндөр учраас оюутлахын одоо ашиг орлого бол дийлэнх нь бол энэ гүний уурхайд зохицож байна гэж хийж болно. За иймээс ч илүү уурхайтай харьцуулахад олборлолтын арга нь өөр буюу за нураа харгыг ашигладаг байна. За манай гүний уурхай нийт хүчин чадал маань 295 мянган тонн. Өдрийг гүний уурхайгаас дээш газрын гадарлах гарах хэрэгтэй байгаа. За одоогоор бид нар 35 мянган тонныг гэдэшин газрын гадарлуунд гаргаад баяжуулах үйлдвэрийг нийлүүлж байгаа. Цаашдаа бид нэг 3 үе шаттайгаар 95 мянган тоннод хүрэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. За хоёр дахь панел Т-ийн хувьд бол яг олборлолтын түвшин рүүгээ орсон. За панел 2-ын хувьд бол бид нар яг олборлолтын үйл ажиллагааг эхлэх гээд бэлэн болоод ингээд бэлтгэл үйл ажиллагааг хийгээд явж байна. 2025 оны 1-р улиралд илүү уурхайгаас 7.4 мянган тонн хөдөр, гүний уурхайгаас 2.4 мянган тонн, за нийт 9.9 мянган тонн хөдөр боловсруулсан байна. Үзэгчдээ миний ард яг одоо оюутлахын ил уурхай харагдаж байна. За энэхүү уурхайн тухайд бол өдөрт 100 мянган тонн хөдрийг олборлож байна. За процессыг тайлбарлах юм бол газрын гадаргыг өрөмдөөд за өрөмдсөн газрын гүндээ тесрэх процесс хийж за тислэх энэ процесс бол явагддаг байна. За тесэлсэн одоо хөдрөө 4 одоо том ачигч машинаар 30 одоо машинд ачиж бутлагч хэсэг рүү зөөвөрлөдөг байна. За харин тэндээс бол 2.7 км урттай туузан дамжуургаар за баяжуулах үйлдвэрлэлөө дамжуулдаг байна. Манай уурхай дээр Камацугийн 930E гэдэг загварууд ажилладаг. Камацу 930 маань бол ерөнхийдөө 320 тонны даацтай гэж ярьдаг. Ил уурхай учир тоосчлт их анзаарэгдэж байна. Услааны хувьд яаж хичнээн техникээр явдаг. За яг өнөөгийн байдлаар манайх услааны 3 даам тарахтай Камацу 785 гэдэг услааны машин байна. Үйлдвэрийн хүчин чадлыг төлөвлөгөөний дагуу нэмэгдүүлснээр 2025-аас 2036 онуудад гүний болон илүү уурхайгаас жилд 500 мянган тонн зэс үйлдвэрлэх зорилт тавьжээ. За харин оюутлахын уурхайн үйл ажиллагааны зогсолтгүй байдлыг хангахын тулд гүний уурхайн панел 1 хэсгийн бүтээн байгуулалтыг энэ 6 дугаар сараас түр зогсоогоод байгаа юм. За учир нь оюутлахын бүлэг ордын хэсэг болох Онтрек компани эзэмшиж байгаа тухайн лицензийг шилжүүлэх хэлэлцээ Онтрек компани болон Монголын засгийн газрын хооронд үргэлжилж байгаа. За иймээс шийдвэр эцэслэгдэх хүртэл бусад панелд олборлолтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж байгаа. Монголд бас